Сайн бацхан үзэгчтэй телевизтэй хамтдаа та бүхэнд баярлалаа. За, Мартин Монгол нь одоо цоо шинхэн контент эхлүүлэх гээд Чингис хаан олон улсын сонгоцны бодол дээр ирсэн байна. За, ямар төсөл, ямар хөтрүүлэг вэ гэхээр за дэлхийн улс орнуудын адууны соёл, за ер нь одоо дэлхийн улс орнууд адууг одоо хэрхэн өсгөн үржүүлдгийг, за мөн адуугаар дамжуулж одоо ямар спорт тэр улс оронд одоо өрнөдгийг, адуу одоо тэр тухайн улс орны одоо бас ямар бэлэг тэмдэг, ямар ач холбогдол, бодлогын түвшинд ямар байдгийн зэргийг одоо харуулахаар зорж байгаа. Ингээд хамгийн ихний улсыг бол одоо бүгд найрамдах Солонгос улсыг сонгосон. Тэгээд Солонгос улс дотроо Чежу адуугаар одоо энэхүү Mongolian Rider Монгол морьтон элийн влогоо эхлүүлэх гээд одоо нисэх гээд байж байна. Чежугийн бэлэг тэмдэг болсон Чежу адуу чулуу өвгөн хоёрын юм хөшөө байд юм байна. За энэ чулуу өвгөний хөшөөний одоо малгай нь бол нөгөө солонгосчуудын өмсдөг талхан малгай. Тэгээд энэ чулуу өвгөний гарыг нь ингээд энд нь ингээд цоолоод ийшээ ингээд энэ Чежу морьныхоо цолбууртай нүг нь ингээд холбож исэн юм бэлэг тэмдэгтэй юм гоё хөрх хөшөө байна. Чежугийн бэлэг тэмдэг болсон морь. За манай монголчууд ингээ хаа явсан газараа сайхан ингээд гайхуулж явж шүү. Мис засал тал дээрээ бол манай Монголд бол одоохондоо мис заслууд нэг хийгдэхгүй байгаа. Тэр дундаа одоо сүүлийн үед бол нөгөө колик одоо үеийн өрөвсөл үүд бас их тохиолдож байгаа морин дээр би яг тэр ямиг бол одоо яг энэ имлэг дээр бол маш их хийдэг. Тий, колик мис засал одоо үеийн өрөвслийн мис засал чип авах гэдэг одоо мис заслууд. Тэгээ бусад мис заслуудыг ерөнхийдөө бол их хийдэг. Тэгээ тэргүүрээ яг мис заслаараа бол ерөнхийдөө энд бас дагнаас сураад явж байна. Тэгээ одоо энэ Чежу морь бол 13 дугаар зууны үед бол одоо Чингис хааны цэргүүттэй бол ирсэн гэдэг бол түүхэн одоо тэмдэглэгжүүлсэн байдаг. Тэгээ би ч бас Монголд очиод ингээд харахад Чежу морь болон одоо Монгол ад бол хоорондоо бол төстэй байсан. Тэгээ давуу тал бусад одоо үйлдвэрийн моринуудаас давуу тал нь гэж хэлэх юм бол хөл бол бэлтэл гэртээ гэмтэл янз бүрийн өвчлөлт бол маш төсвөртэй юм өвдөдгүү. Тэгээд ачаал маш сайн даадаг. Дээрээс нь ердөөсө хүнийг айгуу сайн дагаж ингэж сурдаг. Тэгээ төсвөр хатуужилтай ийм одоо давуу талуудтай. Тэгээ байгаль цагуурын нөхцөлч чинь сайн дасан цогтдог. Гол нь ердөөсөө өвчин баг тусдаг. Ийм одоо маш давуу талтай. За бид гурав та нарт одоо бас маш гоё газар харуулахаар нэг гоё газар ирсэн байна. За түмээ ямар газар вүлээ? Энэ газар чи 오나라 주나 가다라 주나니 гэдэг газар байна. Бараг ямар газар мэдгүй л. За ямар газар гэдэг бараг та бүхэн мэдсэн баха. Энэ газар бол одоо нөгөө алдарт Жангум киноны зураг авалт хийдэг Солонгосын эртний тосгонд төрөлцсөн ирсэн байна. Энэ жилийн унгнууд байна. Төлөөлөл болсон адуу байна. Яг Чежу адуу. Энэ жилийн унгнууд гэж байна. За энэ жилийн байна. Энэ унгнууд ах. За. За энэ унгнуудын атман байна. Сайн байна уу? Сайхан үлж гин андаа. Яг Чежу адуугаар яг манайхны унаг адуутай ер нь тестэл юм байна. Би хааны хувьд. Яг ерөнхий хийцний хувьд бол адилхан. Нэг одоо бараг нэг 8 сар 7 сар марын вакцины унах шиг юм тий. Чежу морины уралдааны группний уралдаанд аман хүзүүцсэн морь гэж байна. Хоёрт орсон. За ийм ерөнхийдөө бас их жижигвтер юм аа. Монгол адаг болоход нэг шүдлэг үрээ шиг л харагдаж байна да. За ийм бор зүсэн. Тэ ерөнхий одоо биеийн хийц галбар бол ер нь л нэг Монгол адуутай тун ойролцоо бие харьцаа, толгой, хүзүү, хөл гар гэдэг ер нь бол адилхан байд юм байна. Энэ адуу бол одоо Чежу морин дотроо бол үндсэн Чежу адуун дундаа том. Үндсэн Чежу адуун дотроо бас томд ордог гэж шин бормор. За ийм морд байд юм байна. 제주마도 마찬가지로 сайн уу? 아빠에 따라서 Монголоос ирлээ. 크기가 Танай эцэг өвгдийн нутгаас үргэлжлэн ирлээ. 얘네들하고 За Чежу адуу. За тэгээд 1376 онд бол одоо Юан гүрний үе, Хувлаа хааны үе гэсэн үг. Энэ үед бол 160 ийм Чежу адууг, 160 Монгол адууг энэ Чежуд авчирч одоо
энэ нутгийн уугуул адуутай одоо үржүүлэхт оруулсан гэсэн үг. Тэгээд одоо үүнээс л одоо жижиг адаг үүсэлтэй гэж одоо бас өөрсдөө хүртэл ярьдаг. Тэгээд ерөнхийдөө одоо Монгол адуунаас үүсэлтэй гэж ярьдаг. За ерөнхийдөө би хааны хувьд бол харахад бол манайхны нэг шүдлэн хавцал юм одоо тийм ээ. Шүдлэн яг Монгол адуун дотор нэг шүдлэн адуун шиг л хэмжээтэй биетэй ийм одоо уугуул солонгосчуудын уугуул адуу бол энэ жижиг адуу байна.